500,000 төгрөгөөр 1 сарын хугацаанд Монгол улсын 7 аймгаар ганцаараа хэлсэн туршлагаас оваалцъя. Яг улаастад ирсэн завхны төв. Өчтөр миний машинтай ихсэн газраас ойролцоогоор 120 км. Өчтөр нэг гэр бүлтэй тараад тэг хамт татглаад тэг өглөө зүгээр 5 гэ босчтой нас нөхдөд. Хичээндөө босоорой бид нэр өдлөө гэж ярьсан. Тэгээ боссон чи майхнаа ураацсан байдаг. Би зүгээр хамбуу хамгийн харааж аваад газ машинд сууж аваад тэгэл үдэлс нүүр амаач байгаа одоо. Оруулахтаа дүрлээ алж та. Нилээ хэдэн цаг явж ий. Одоо чинь өглөө 5 гэж хөдөлсөн гэхэд одоо 10 цаг болж байгаа. Тэндээс ахвалаад нэг 5 цаг наашаа явсан байгаа байхгүй юу? 120 км газар штэ. Тэгээд машиндээс ах маань болохоор намайг машинд суугаад жалаа бариад ар хангаа хүртэл явуулаа гэж. Тэгээд уус надад завханаас үзье гэсэн ганц л газар нь Батхан тэнгэр хайрхан байсан. Батхан тэнгэр хайрхан үзээ. Одоо дийшээ Улаагчийн арнуур тэгээд нөгөө нэг мөхөртийн гол өдр гэдэг юмнууд байгаа. Тэрийг бол үзэхний сонирхол надад байхгүй байхад байна. Тийм болохоор шууд ар хангаараа гоё явчих гэж бодож байна. Тэгээд ер нь гэрийн зөвлөл явъя л гэж бодоод байна. Одоо надад яг үзсэн сонирхолтой газар эсвэл зүүн аймаг руу болж байна. Эсвэл болгон хөвсгөл. Тийм болохоор шууд ар хангаагаа руу төгж жоод нэг гоё голтой газар явуулах юм гэхээр тэр маргааштай хэрчиг жил бодоод энэ би ч одоо гэрээс гараад 25 6 онцлоо. Тэгэл нэг 26 7 он бол гэртээ очих юм байна. Гэртээ очиод өсгөл болгон руу явах уу төрүүлж эсвэл өмнө говь руу ялын ам үзэх гэх сонирхол байна. Тэгээ энэ удаагийнхаа аяллыг нэг хэсгээл төр зогсъё гэж бодоод энэ хит нэг дороос хит их ингэж яваад тахаар сүлдээс жоохон өөрөө жоохон шантрах гад байна, ядраад байна. Тиймэрхүү асуудлууд үүсэж байна да. Улаастай. Босод юунуудаа аймгийн төвөдөө бодвол надад бол амар гоё тийм модтой аймаг шиг санагдлаа. Тэр нөгөө зайсан толгойн энд байна гэж байна. Босч харуулна. Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдсэн гигant дурсгал зарлаа гэнэ. Хэлмэгдсэн хүмүүсийн л хөшөө дурсгал ах шүү. Бид нар цаана зайсан толгойн харагдаж байна. Миний дайж ирсэн машин болохоор тэр цагаан Альфард бөө шорооноор явж байгаад засмал зам руу олж ирсэн гэсэн үг чихмих хамаарч идэв юмсэн. Тэгээ эндээс нэг аваад юм байхгүй би замаас нэг ус аваад авна. Посмотри, сегодня звезды ярче, чем вчера. Оставь дела, пойдем скорей на свежий воздух. Посмотри, все несерьезно, все это игра. Никто не прав, и все попытки, если честно, бесполезны. Я спекся, мой окончен бой.
случается так просто. Арангаа чиглэл рүү явж байна. Завхангаас уул гарцсан. Арангаа нут руу орж ирээд Солонготын даваа. Одоо ойролцоогоор 200 км. 200 км. Базар яваад Арангаараа орох нэ. Манайд хоол иж иднэ гэж. Тэг жоохон саатж байна. Тэрхийн цагаан нуур дээр ирсэн. Тэрхийн цагаан нуур. Би яг дандаа тэр цаатлаас нөгөө нэг хоргийн тоогоо үзчихэд хоргийн тоогоороо тойроод дандаа ингэж тэр уулынхаа наагур ингэж орж ирдэг байх шүү. Тэгээ дандаа тэр артлын тэр кемпүүд дээр Тэрхийн цагаан нуур дээр үлдэхэр сонголт хийсэн. Зэ гэртег олмол ярих юм болоод л байна да. Жин одоо ийшээгээ дэлгүүр орч нэг усал авмаар байна. Надад 1 литр 500-тай ганц бонак билээ. Тэгээд өөр ус бол ерөөсөө байхгүй. Тэгэхээр би одоо юм хийж идэх гэхээр ойролцоогоор 800 мл ус хэрэгтэй. Өнөөдөр би маш бага ус уусан болохоор үлдснийг нь уучлаа гэж бодоход одоо тэрнээс гадна ер нь өглөө маргааш өдөртөө уух ус ер нь хэрэгтэй болохоор усал авчих юм бол өнөөдөр амьдрал найсалжгүй төвтэй. Гэтэ би амар ядарчжээ. Ер нь миний байгаа нэг тийм мод зүгтж тэр. Тэр миний гар бүр лай боллоо сая. Одоо харин ч гайг болчих. Жолоо бараа явуулсан чинь захтнаад болдгоо тийм алтхан байж өргөцсөн байсан чинь отоос гарахын өмнө ч тэр чанаа өрөөссөн байсан бэ. Яг нөгөө дархлаас сулраад жоохон ядаргаанд орохоор ер нь жоохон хайрсан дээр юм гарах гаддаг юм. Тэгээд өвөө нэлээд хоолны дэглэмтэй явж ирсэн наашаа гарахаас өмнө сүүлийн доо нэг сэдрээд байгаа. Үе сэдэрдэг л өвчин юм байл. Өвчин юм байлээ. Би анхандаа болохоор би хуурай шийдэж боддог сох гэрт байхдаа. Тэсэн чи өгүүлсэн юм билээ. Хит хоног захнаа ясаа очиод ярьсны ихт үзүүлсэн чинь чанаа өрөвсг. Чи одоо өвчтөн гэдэг нааг. Чи одоо өвчтөн гэж сонсохоор жоохон сонирм байт юм. За. Тэрхэн цагаан орлоо алхасаар л байна. Нэг газар ночоо кампилчнаа. Ядах юм байхгүй. Хүнээс хол өнөдөр. Тэгээд өнөөдрийн бас нэг гонхтой мэдээгүй гэсэн чи би өглөө майхнаа орож явахдаа майхныхаа нэг ойдлыг нь задлаа хийсэн. Тэгээд эргэж ойж болох хэсгийг нь мэдэхгүй байна. Яг хоо зүгээр л дээ. Би тийх бороо гаргалж явах ус нэвчих хэрэгсэлтэй гэж бодсон. За эндээс орж усасан да. Төргөн хоол. Дэлгүүр байт юм бол энд. Ганц ус зарчих газар болтголоо. Ганц ус зарчих газар. Уудаг бас цэвэр бас. Авъя л та би зүгээр хоол хийж идэх гээл. Хоол хийж идэх гээл. Зүгээр. Одоос бол сайн заалтгаа. Нуурын ус чинь заван биз дээ. Орой шумуул хэр бол энэ авир. Шумуул хэр бол. Амар бол шүү дээ. Тийм үү. Тос наашаа. Тий. Тоног наашаа. Гэвч юунаас л ирж байна л та. Завхан талаас ирж байна. Бүр урд аймагуудаар ингэж явчаад. Өнөөдөр нэг 25 6 он шүү. Ганцаарх найр. Ганцаараа нганлаа ганцаараа. Гэтэ явган хүлээрээ алхаад байна гэж аахгүй шээ. Машин дагтаал. Болон дөө. Таард майхан үрч гэж байгаа. Тий майхан бүх юм тагаал гэж.
Хүн өдөр. Арай дийллээ 23 бол 90 донтчааны 23 л гэдэг дөө. Тий, одоо эн чинь Арангач миний 8 дахь аймаг шүү дээ. 25 хоног 8 аймаг болж байгаа юм тий. Тий, 25 6 хоногт. Тэгэл ер нь бол алхаснаас хоолдоо өдөртөө нэг хүсрээл 3-4 цаг алхдаг ч юм. Тэгэл ерөөдөө машинтай агтаал. Тэгэл Харин багцаагаар ер нь хэдэн километр алхсан бол. 100 км арай өрөхгүй байх. Машин олох хүртлээ алхаал. Тэгэл ер нь голцоо тэгэл нөгөө хийж чайг гэж ярьдээ шүү дээ. Унаатай гэдэг. Эдг. Надраагаар дайрсан юм өрөөсөө алгал шүү дээ. Танаа аймаг л юм өгдөг бол. За баярлалаа. Нас нэг яа ийм том шумуултай юм данах. Гайгүй. Энэнгүүр бол хангалттай хоол гэж байна л да. За баярлалаа. Би тийшж байгаа. Окей. Баярлалаа. Хөөхтэй. Тэгэл би өөрийгөө ер нь ингээл бүр амар бүр дэндүү хотын хүүхд гэдгээл ойлгож байна да сүүл үед. Гэвч миний камер ер нь асаалттай болоо. Асаалттай байна. Нүур амаагаа чана. Йоо, нүур авахгүй өндөр шүү дээ. Явсаар агаал. Ирлээ дээ. Наашаа ойролцоогоор 300 км. Заагадлаа ирсэн 400 явцсан байл гэж бодоход цаанаас ирсэн 100 таа. Өнөөдөр 500 км явцсан байгаа байхгүй. Ийм жижиг камер гарч ирлээ. Come on man. Өнөөр бол үнэхээр тансаг байна. Байгаль бол үнэхээр тансаг байна. Сүүлийн оройч нь шүү гэд энэ тансаг байдлаар харуулж байгаа юм лээ. Үе би чи ийшээ нүур амаагаа гэж бодож байсан юм шүү дээ. Ийм юм дугаах уу?
одоо муухай болстой юм шүү дээ. Өнөөдөр ядж байгаа Power Bank-ны цэнийг дуусгах гэдэг 11 ковтай. Би утсаач бүтэн цэнэглэж, камераач бүтэн цэнэглэж чадахгүй гэсэн. Зэн чи хоёр галуу. Цон дуусгаас өмнө яадаг ч байсан нэг вагон суугаад ч юм уу сэлэнг ороод модон донд хонно. Одоо бол нэр үнэхээр батарей дуусч байна. Миний power bank-ны батарей дуусчлаа, миний бие нэрэж дуусчлаа. 25 6 хэд ч хоноод байгаа юм бэрээс гарч идэв. Багтааны 25 хонж байгаа. 25 26 хоног тэр хавцал байгаа. Гацэлж байна. Тэр чинь нөгөөх нь ичдэж шин. Yep. Ингээд 15 минут. Газ балын жоохон босгохгүй л. Хэлж орж ирээд идэв шүү. Өнөөдөр ч дэлб борцтой болдог нэ. Сүүл өдөр гээд хамаг борцоо ашиглацсан. Нүр амаа гоё да.